Боржгон төмний өлгийн нутаг хэмээгддэг Говьсөнбөр аймгийн 5540 км2 газар нутагтай 3 сум 10 багтай Төвөө, Дундговь, Дорноговь, Хинти 4 аймгийн 9 сумтай хилэлдэг Орос, Монгол, Хятад 3 улсыг холбосон төмөр замын тээврийн үндсэн коридорын дагуу байрладаг хойд урд 2 гүрнийг холбосон олон улсын чанартай хатуу хүчилтэй автозам дайран өнгөрдөг аймгийн төв Сөмбөр сум нь Улаанбаатар хотоос 241 км зайд оршдог. Өөрөнд телефон, интернетийн бүх сүлжээ нэвтэрсэн дэд бүтэц бүрэн хөгжсөн залуу аймаг юм аа. За Говьсөнбөр аймгийн хувьд бол одоо Монгол улсын дэд бүтэц эдийн засаг зам харилцааны яг төвсгт байрладаг аймаг. Энэ ч утгаараа одоо Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсан аймаг болно гэдэгт бол би бүрэн итгэлтэй байдаг. Үүний тулд бид нар өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгмийн амьдралынхаа бүх суур дэд бүтцүүдийг одоо хийж гүйцэтгэж ирлээ. Одоо бид нарт бол цэвэр хүсний асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Зам харилцаагаа шийдвэрлэлээ. Нийгмийн салбарын сургуулийн имлэг одоо бас цэцэрлэг бүгдийг одоо иргэдийнхээ хэрэгцээнд хангахс одоо тийм барилгын боломжийг барьж ашиглалтанд оруулаад ажиллаж байна. За манай аймгийн нийт өрхийн 73% нь инженерийн дэд бүтцэнд холбогдсон байр орон сууцнд амьдарч байгаа. За өнгөрсөн 2022 онд цэвэрлэх байгууламж дулааны станцаас шавыг тавьсан байгаа. Энэ жил одоо ажлын нэлийн эрчимтэй явагдана. 22 оныхаа өрсөлдөх чадрын судалгаагаар Говьсөнбөр аймаг маань бол одоо эхний 5-д орсон. Энэ одоо 5-д орж байгаа үзүүлэлтүүд маань бол одоо бизнесийн чадамж, эдийн засгийн үр ашиг, дэд бүтцийн үр ашиг энэ бүгд хангагдсан гэдэг үзүүлэлтээр эхний баригт орж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсын маань иргэд бол Улаанбаатар хотын төр төвлөрсөн газарт орсон сууж байгаа, ажиллаж амьдарч байгаа иргэд маань Говьсөнбөр аймагт ярьж ажиллаж амьдрах бүрэн боломж байгаа шүү. Манай аймгийн ийхүү аймагуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 2020, 21, 22 онуудад дараалан 5 дугаар байранд эренбэлэгдсэн бөгөөд хүн амын амжиргааны түвшний үзүүлэлт нь улсын дунджаас дээгүүр байдаг. Тухайлбал нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 7,698,800 төгрөг байсан бол 2022 онд 8,581,900 төгрөг болж 883,100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Говьсөнбөр аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь тээвэр логистик, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбар бөгөөд дэд бүтцийн давуу талдаа тулгуурлан хүнсэх, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарыг тогтвортойгоор хөгжүүлсээр ирсэн. Зам харилцаа, тээвэр логистик. Говьсөнбөр аймагт Москва, Улаанбаатар, Бээжингийн олон улсын төмөр замын дагуу Улаанбаатар төмөр замын Чойр өртөө, Шивэговь, Баянтал сумын 2 тоочиг, Орц гэлгэн 22 дугаар зөвлөгөөд байрладаг. Мөн олон улсын чанартай босоод хяналтын Улаанбаатар замын өдийг холбосон автозамаар олон улсын транзит тээвэр явдаг бөгөөд жилдээ бүгд найрамдах Хятад ард улсаас импортоор орж ирж буй 66,178 тээврийн хэрэгслийн 1,638,700 тонн ачаа тээвэр манай аймгаар дайран өнгөрч байна. Өмнө Говь, Дундговь, Хинти, Сүхбаатар, Дорноговь аймагуудаас уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж ирдэг 52 компани, гайлын хяналтын бүсэд ачиж буулгах талбай эзэмшдэг 9 компани манай аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэд аймгийн иргэдийг төр ажлын байраар хангадаг билээ. Энэхүү давуу талаа ашиглан Чойр өртөөг түшгэлсэн тээвэр логистикийн төв байгуулах зорилгоор Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний өргөтгөл дэд өртөө байгуулах талаар зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэх нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна. Цаашид Говьсөнбөр аймгийн зам харилцаа Чойр, Мандалговь, Арвайхэр чиглэлийн хэвтэй тэнхилгийн автозамаар нэмэгдэх бөгөөд барилга угсралтын ажил 2024 онд эхлэх гэж байна. Энэ зам ашиглалтад орсноор Өмнө Говь, Говьсөнбөр, Дундговь, Өвөрхангай аймгийг холбосон автозамын коридор бий болж улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, тээвэр логистик зэрэг эдийн засгийн хувьд бүхэл салбар хөгжих боломж нэгдэнэ. Мөн Хэрлэн голын 217.6 м урттай хөмөрлөлтийн гүрийг төмөр бетонын гүүр болон шинжлэх төслийг улсын төсөв суулгахаар зорж байна. Энэхүү гүр ашиглалтанд орсноор Говьсөнбөр, Хинти, Сүхбаатар, Дорнод чиглэлийн автозамын коридор бий болж улмаар Чойр хотоор дамжин Хинти, Дорнод аймагуудад аялах дотоод гадаадын иргэд зорчих томоохон маршрут үүсч зүүн болон Говийн аймагуд автозамаар холбогдож эдийн засаг тэлж иргэдийн амьдралд өндөр үр өгөөж өгөх юм а.
Эдгээр зам харилцааг түшгэлсэн тээвэр логистикийн төв байгуулагдсанаар хөрш орнуудаас нийлүүлж буй барилгын материал, хүнс зэрэг бараа бүтээгдэхүүнийг төвлөрүүлэн бөөний болон хангамжийн бааз байгуулж улмаар Зэрэгэлдээ аймаг сумдын 300 мянган иргэнд ачаа тээврийн хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж эдийн засгийн хэмнэлтэд бөөний үнээр бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бүрдэх юм а. Мөн үүгээр зогсохгүй Баянтал суманд байрлах хуучин цэргийн ангийн 3 км-ийн урт 72 м-ийн өргөнтэй 2 зурвас бүхий аэродромыг ашиглан олон улсын ачаа тээвэр дамжуулан өнгөрөх логистик төв бүхий нисэх онгоцны буудал барих боломж байна. Хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн хувьд эдийн засгийн харилцан хамаарал бүхий Дорноговь, Хинти, Дундгов аймгийн 7 сум болон манай аймгийн 3 сумын төвшөнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдлыг авч үзвэл жилдээ 14100 тонн маха, 6100 тонн сүү, 405400 ширхэг арьс шир, 1200 тонн ноос ноолуурыг бэлтгэн зах зээлд нийлүүлэх, анхан шатны боловсруулалтад оруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерыг бий болгох бүрэн боломжтой байна. Энэхүү нөөцдөр тулгуурлан Баянтал суманд мал аж ахуйн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн эко-паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг засгийн газрын 2023 оны 11-р сарын 29-ны өдрийн 423 дугаар тогтоолоор Мон Иксал хязгаарлагдмал хувьцаат компани 15 жилийн хугацаагаар олоод байна. Тус парк ашиглалтанд орсноор говийн бүс болон Зэрэгэлдээ аймгийн 5 сая толгой малыг эдийн засгийн гэргэлтэд оруулах боломж нийтэж хөдөө аж ахуйн импортыг орлох, цаашлаад нэмэн өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох боломж бүрднэ. Мөн 10 мянган ажлын байр бий болох тул Баянтал сумыг 10 мянгаас 15 мянган хүн амтай дагуул хот болон хөгжүүлэх боломж бүрдэх юм а. Уул уурхай эрчим хүч. Манай аймгийн эдийн засгийн томоохон хөшүүрэг болох Шивэовагийн уурхай жилдээ 2.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд орон нутгийн татварын орлогын 70% дангаараа бүрдүүлдэг. Шивэова хувьцаат компани нь Чойр нийлхийн сав газраас хүрэн нүүрс олборлож Улаанбаатар хотын ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын хэрэглээний 50%-ийг дангаараа хангадгаас гадна Говьсүмбэр, Хинти, Дорноговь, Булган, Дархан аймагуудын 9 сумыг дулаанаар хангагч байгууллагуудад нүүрс нийлүүлж байна. Цаашид бид Шивэовагийн ордыг түшиглэн нүүрс угаах, шингэрүүлэх, нүүрс химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй байна. Манай аймгийн захилгаан дамжуулах үндэсний сүлжээнд 400 мянган кВт захилгаан дамжуулах, 55600 кВт захилгаан түгээх хүчин чадалтай бөгөөд Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хинти аймагуудын 12 сум суурин газруудын 171 төсөвт газар 62 уул уурхай, 779 аж ахуй нээж байгууллага, 7967 айл өрхөө, нийт 8979 хэрэглэгчийг цахилгаанаар хангаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний ESB Solar Energy компани 10 мегаватт хураагууртай нарны цахилгаан станц эрчим хүчний төвийн шугамд цахилгаанаа нийлүүлж байна. Цаашид манай аймагт сэргээгдэх эрчим хүчний 2 станц ашиглалтанд орох төлөвтэй байна. Тэдний нэг нь Сан Степ компани 50 мегаваттын хураагуурын нарны цахилгаан станц байгуулах барилга угсралтын ажлаа энэ онд эхлүүлэхээр байна. Харин 50 мегаваттын хүчин чадалтай салхины цахилгаан станц байгуулах UPC Choirland Holdings компани техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байна. Мөн Шивэовагийн ордыг түшиглэн 200-аас 600 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барих техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулж байгаа бөгөөд үүнийг дагаж 300-аас 400 ажлын байр шинээр бий болж говийн бүсийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж бүгд найрамдах хятад ард улс руу экспортлох боломж бүрдэх юм а. Монгол улсын эрчим хүчний салбарт байгалийн хий хэмээх шинэ их үүсвэрийн хөгжлийн эхлэлийг тавьж буй Оросын холбооны улсаас бүгд найрамдах хятад ард улс руу Монгол улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн трансын маршрутад манай аймаг багтсан. Энэхүү хийн хоолой баригдсанаар Шивэговь суманд олон тооны ажлын байр, түүнийг дагсан орон сууцны цогцлбор бүхий үйлдвэрийн бааз бий болох ерөнхий төлөвлөгөө гарсан байна. Нийгмийн салбар. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд шинээр ашиглалтанд орсон 176 ортой аймгийн нэгдсэн эмнэлэг нь өөрийн аймаг болон Зэрэгэлдээ аймаг сумдын нийт 77136 иргэнд бүсийн чанартай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Ачаалал харьцангуй бага чанар хүртээмж улсын дунджаас дээгүүр үзүүлэлтэд үнэлэгддэг. Энэхүү нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг бүсийн оншилгоо эмчилгээний төв болгон өргөжүүлэх зорилт тавьж аймгийн засаг даргаас бүгд найрамдах Солонгос улсын ээл болон чамчуугаан эмнэлэгтээ санамж бичиг байгуулан шин технологи, инновацийг нэвтрүүлэн эмч эмнэлгийн ажилтнад бэлтгэж нарийн мэрэгжлийн мэс заслууд хийгдэж эхлээд байна. Боловсролын чанар хүртээмжийн хувьд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 98%, ерөнхий боловсролын сургалтын хамрагдалт 100% байгаа бөгөөд нийт суралцагчдын 15 орчим хувь нь Харьяаллын бусад дунд говьд, орон говь, өмнө говь, Төв аймгаас суралцж байна. Мөн манай аймагт Уул Уурхайн жишг сургалт политехникийн коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Бүсийн хэмжээнд Уул Уурхайн 11 чиглэлийн мэрэгчлэр элсэлтэд авдаг бөгөөд 2012-оос 2023 оны хооронд нийт 2100 оюутан төгссөнөөс төгсөгчдийн 68% нь Уул Уурхайн салбарт ажиллаж байна. Цаашид политехникийн коллежийг дээд боловсролтой мэрэгчлэлтэн бэлтгэдэг шатлсан сургалттай болгож шаардлагатай инженер техникийн ажилчдыг бэлтгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн Баянтал суманд хөдөө аж ахуйн парк байгуулах төсөл хэрэгжигтэй холбогдуулан хөдөө аж ахуйн их сургууль болон бүгд найрамдах Солонгос улсын Жомбук их сургуультай олон улсын бүс нутаг тэргүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулад байна. Ногоон хөгжил. Шинжлэх ухааны академийн газар зүй геоэкологийн хүрээлэн бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан уйгурын цөлжилтийн судалгааны хүрээлэнгээс хамтран Говьсөнбөр аймгийн Сүмбэр суманд ганц тэсвэртэй мод сөөг тарж ургуулах туршилт судалгааны плантац байгуулан ажиллаж байна. Тус плантацийг түшиглэн Монгол орны жинхэнэ хээр болон цөлөрхөг хээрийн шилжилтийн бүс нутагт мод сөөг тарж ургуулах, тухайн ургамлын өсөлтөд орчин нөхцөл бордоо хэрхэн нөлөөлөх талаар туршилт судалгааг хийж байгаамаа. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд туршилт судалгааны плантацийг шинжлэх ухаан инновацийн төв болгон хөгжүүлэх зорилтыг тавьсан ба зорилтын хүрээнд мод үржүүлэхийн талбайг байгуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна. Цаашдаа манай аймгийн хувьд өвлийн хүлэмжийн аж ахуйг бий болгохоор зорин ажиллаж байна. Шин суурьшлийн бүс. Зэрэгэлтийн бодлоготой холбогдуулаад бид нар хот төлөвлөлтөд шинээр хий гэж төлөвлөсөн. Тэр төлөвлөгөөг хийх ажлын хэсэг минь одоо энд цуглаад байгаамаа. Тэгээ одоо газар дээр нь одоо яг үзэж байна. Тэгээд одоо дулааны станц бол 24 ашиглалтанд орчихно. Цэвэрлэх байгууламжийн шугамд орцсон, өндөрчлөл орцсон. Одоо орон сууцаа шууд энэ газар дээр барайл явах нь шүү дээ. Тэгвэл тий. Тэгэхээр энэ дээр барихаар чи яг хэдэн айлын орон сууцны ээлжинд барих болцоод байна. Эхний ээлжинд яг дулааны станцаас харалтаа ийшээгээ урагшаагаана энэ нэгэн газар төлөвлөөд 1000-аас дээш айлын орон сууц барих боломжтой гэж үзэж байгаа. Одоо жижиг дунд үйлдвэрийн барилгын нааталт одоо спорт комплекс баригдана, спорт цогцлбор баригдаг байдаг. За тэрнээс ийшээгээ энэ нөгөө улсын чанартай автозам хүртэлх энэ зайд ерөнхийдөө үйлчлэгээний төвүүдээ автовокзалаа барина гэж төлөвлөсөн байгаа. Тий. Одоо тэр соёлынхоо наад ингэрээр амны орон сууц нэмж наашаага одоо энэ станцаас хойш руу гонтроо амны орон сууц төлөвлөсөн байна. Тий. Нэмж төлөвлөсөн. Ер нь бол ерөнхий төлөвлөгөөгөөр дахиад ч бас одоо хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ертөнцийн зүгээр зүүн талд бас 5 хаус амны орон сууцны газруудыг бас давхар төлөвлөж өгсөн байж байгаа. Орон сууцуудаа бид нар бэлэн болгочлаа. Тэгээ ажилтны хамгийн одоо гол юм бол нөгөө ажлын байр шүү дээ. Ажлын байрыг болохоор бид нар хөнгөн үйлдвэрөө ер нь энэ уртал руу хэдэн километр барихаар төлөвлөж байгаа. Километрийн хувьд бол нэг эндээс нэг 2-3 км-тэй байгаа. За ингээд нийтдээ нэг 100 орчим газар дээр уртал руугаа хөнгөн үйлдвэрийн аршив боловсруулах. Одоо чоор хот дотроо бид нэглэх малтай айлууд байгаа. Гарах гэхээр хаана малаа гарах уу гэх газар усгүй айлууд байгаа учраас ийшээгээ ертөнцийн мал аж ахуйн бүс, наашаа хөнгөн үйлдвэрлэлийн бүс, аршив боловсруулах хөнгөн үйлдвэрлэлийн бүгдийг уртал руу төлсөн. Хүлэмжийн аж ахуйг 28 гаад төлөвлөсөн байна. Шинээр хүнсний аюулгүй байдал одоо Монгол улсад номер 1 асуудал болсон байгаа. Үүнийг төшөглөөд бид нар шилэн хүлэмж, мөн надлаг хүлэмж, үлийн хүлэмжүүдийг Говьсөнбөр аймагт дотоодоо 100% хүнсийг хангахаар хөлөмжийн нугшаа тэгээ хийх гэдэг бол бид нар чинь. Тэгээ яг нөгөө саарл усны технологи технологи ашиглаж тэр бүстэй усаа ашиглаад хийх нь тэр чинь бол болж шүү дээ тий. Одоо энэ цэвэрлэх байгууламжаас хоошоогоо энэ зай байгаа шүү дээ одоо. Энэ зайд бид нар давхар бас нөгөө соёл амралтын хүрээлэн хүүхдийн парк бас төлөвж өгсөн. Ер нь бол урд хэсэгтээ бас ингээд цаашлаад яг зам дагуу хөнгө үзэмжтэй байх үүднээсээ ч гэсэн
бас төлөвлөж Тэгээ олон улсын автозам ингээ хажуугаар өнгөрч байгаа юм чинь харахад бас тий. тий. Энэ дээр бол одоо жишээ нь блок болгоо ингээ блокоор үүсгэсэн байна. Жишээ нь энд одоо орон сууцны блок, цаана хөнгөн үйлдвэрийн блок, за тэртэл рүүгээ хувийн орон сууцны блок блок болгоныг тусгаарс ногоон байгууламжууд давхар орсон байна тий. Шинэ төлөвлөлтийг хийж бид нар энэ Говьсанбар аймгийн цогцоор нь хөгжүүлэх энэ төлөвлөгөө минь батлагдсанаар бол одоо Монгол улсын болон Улаанбаатар хотын иргэд энэ Говьсанбар аймагт ирж одоо цэвэр цэнцгэр хүн амьдрах таатай орчин бүрдсэн сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн салбар дэдвэц бүх асуудал нь шийдэгдсэн ийм залуу аймагт амьдрахыг та бүхнээс урьж байна. Ийхүү Говьсанбар аймаг ирээдүйд Монгол улсын босоо болон хэвтэ тэнхлэгийн автозамуудтай бүрэн холбогдсон уул уурхай эрчим хүчээр тээвэр логистик хөдөө аж ахуйн хувьд говийн бүсийн төдийгүй Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий эдийн засгийн зангилаа төв болон хөгжихнэ.